Асан бацана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хаагчлалын ээлж дугаар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За AI-аар бол яг нь өөрийн гэсэн модулуудаа ингээд generate хийгээд өөрийнхөө бүтээгдэхүүнийг юм сурталчилж болдог болсон байна. Энэ дээр за энийг үзүүлье. За өшөө бас энэ шууд ингээд тексттэй шууд тэр чигээр нэг юм фрейм болгочдөг ийм юу байна. За ийм ап байна. Энийг бас танилцуулъя. За бас надад энэ зураг хөөрхөн санагдаад ингээ хүүхдүүдийн зургийг ингэж араамнаас нь тийм ээ наашин гэж гаргаад иймэрхүү маягаар зураг хийвэл бас надад хөөрхөн санагдлаа. За энэ гурыг та бүхэндээ хийж үзүүлье. Generate model гэсэн үг баггүй. Тэгээ Gen model гэсэн юм ап байгаа. За тэгээ ингээд дарж ороод за ингээд дарна. За тэгээ энэ дээр юу гэж асууж байна гэхээр юуныхаа одоо зургийнхаа мен юуныхаа бүтээгдэхүүнийхаа зургуудыг энэ чинээс ингээд сонгож оруулах юм байна. За би болохоор эрэгтэй хүний одоо тийм ээ подволк хийсэн байгаа. За энийг бас та бүхэндээ үзүүлчихье. За ингээ бүтээгдэхүүнээ ингээд оруулчин тийм ээ. За тэгээд эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэдэг энэ чинээс сонгож. За би энэ эрэгтэй хүний юм Japan гэсэн юм подволк хийсэн байгаа. За тэгээд энэ мэйл гээд эрэгтэй хүнээс сонгоё. За тэгээд яг насыг бас бид нар энэ чинь ингээ оруулчих болох юм байлээ. За би болохоор нэг одоо залуучууд л өмсгөлөө гэж бодоод 34-5 насны. За тэгээ Аз царайтай тийм ээ тийм модель. За царайных нь үгийг ингээд оруулчих. За бас модель зургийнхаа хэмжээг бас өчөж болно 3-4 харьцаатайгээд. За ингээд яхнаа бид нар модельээ ингээд энэ нөгөө модель маань миний за иймэрхүү Аз царайтай тийм ээ ийм модель бол яхнаа манай бүтээгдэхүүнийг одоо ингээд өмсөд ингээд яачлаа тийм ээ. За иймэрхүү маягаар өөрийнхөө моделийг бол яхнаа хийж болж юм тийм ээ. За text to frames гэдэг тийм ээ ийм ап байгаа. За тэг яг энийгээ сонгоод бид нар энэ дотор текстээ оруулж өгөх хэрэгтэй. За одоо ер нь бол яг 7 сар эхэлж байгаа учраас энэ дээр текстээ бичнэ. Би болохоор July гэх тийм ээ 7 сар за том гэж биччихье. July гэж за тэгээд ийм жоох юу гэхээр ийм болт тийм ээ. За тэгээд фонда бас энэчнээс сонгож олно. За би роботика гэдгийг сонгочлаа. За бас энэ өсгөнүүдийн хоорондох зайг ингээд ойртуулж холдуулж бас болно. Өсгөнүүдийн хоорондын зай гэж юм тийм ээ. За бид нар энэ юугаараа одоо ийм үгээрээ бид нар ийм фрейм хийчих болно. За тэгээ энэ фрейм дотор бид нар яхнууд зургуудаа оруулж болно гэсэн. За би болохоор апплод гэдэг 7 сарынхаа аяны зургийг ингээ оруулчихъя. Тэгээ ер нь ямар ч зураг оруулж болно. Ер нь бол яхнаа иймэрхүү маягаар бид нар яаж болох нэ? Үгээр тийм ээ фрейм хийж болдог болцсон байна. За дөрөвт нь болохоор тэр нэг хөөрхөн охин байгаа. За тэр охиныг болохоор би яаяр зурулж авсан байгаа. За энэ дээр апплодн дээр оруулчихъя. За ийм байгаа. За тэгээ энэ охиныхаа зургийг энд голд нь оруулаад за ингээ голлуулчих тийм ээ. За тэгээ элемент рүү очиж байгаа бид нар retro frame гэж чинь. За тэгээ retro frame гэж search хийгээд үзэнгүүт чинь ийм фреймнүүд гарч ийн. За graphic гэж ороод за би болохоор энийг сонгоцсон байгаа. Энэ нэг хөөрхөн арам хүүхдүүдээс хүүхдийн өвтэй хөөрхөн арам санагдсан. Болчих хэрэгтэй. За энэ артлынх нь агааг нь болохоор энэ арамын дотор нь ингэж оруулаад за энэ зургийг нь болохоор дээдлэлт нь тавьж аваад бэкграундыг ялгах чинь. За тэгээд яхна ингэж юм бэл энэ охин маань хонноос нь бол гараа. За ингээд яхна энэ охин маань ерөөдөө л ийм арам дотор тийм ээ ийм хөөрхөн хүүхдүүдийн зургийг бас ингэж яавал хөөрхөн санагдлаа. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай.